За Такоби сүүлийн анги шүү. Энэ аним 6 ангитай ингээд дуусж байгаа. Өмнөх анги дээр Азума яриад дуссан шүү дээ. Такоби Азумад бүр Марина Чанг жаргалтай болох гээд цаг хугацааг ухраас ингээд бүгдийг нь ярина. Тэгэд бас Шизука муу юм хийдэг, намайг ч өвтгсөн, муу хүүхэд байж бас надад талах өгсөн надтай тоглодог. Яагаад юм болоо гэсэн чинь хүн юм чинь сайн муу аль аль нь л байна штэ. Ийм ч юм мэддэггүй юм уу? Тэнийг наймаалж гээд Азума Такобид хэлнэ. Мөн Азума дахиж Шизука болон Такобитэй уулзаж чадахгүй алгын хэрэгт холбогдсоос болоод ээж нь шоконд ороод хэвтэрт байгаа учраас санааг нь илүү зовохгүй гэж хэлдэг. Өөрийг нь магтдаг байсанд Такобид баярлаа гэж хэлээд хэрв гариг дээр чинь байдаг цаг хугацааг ухраадаг цагаар өнгөрсөн лөө явах юм бол тэр үеийн надад ахтайгаа муудалцаад үз гэж хэлээрэ гэд явдаг. Нөгөө нэг эвдэрхий камерыг нас буцааж өгдөг. Энэ камерыг цагдаад өгөөгүй байх гэхээр зэрэг цагдаад нэх их юм хэлээгүй гэсэн үг юм байна л та Азумач. Үүний дараа өдөр хоног нилээд өнгөрсний дараа Шизука Токиогоос Ютач эргээд ирсэн байдаг. Нэг амар юм нь Токиод 2 охин алга болсон талаар сонинд гарсан байна. Аав нь өмнөх анги дээр 2 охинтой болцсон байдэн штэ. Тэгснээр ламтны асрамжийн газар руу явж Чапиг хайн тентхийн хүмүүсийн эзэн тодорхой гэж бас шалгамаар байна гэж авнаа. Манай Такоби ч өөдөөс нь тэгж болохгүй. Тэгвэл тэр хүмүүс гониглон би ч гэсэн гониглон Шизука Чан ч гэсэн гэдэл хөөрхий цэвэр ариун юм яриад унсан чинь Шизука аль хэдийн бүр амар болчихсон. Царай энтер нь харалт амар уустай. Шууд л Такобигийн дээрээс гიშгэж байгаад чулуугаар зодонгоо хамаг сэтгэлтэй хатгалж явсан хэцүү юмнуудаа анх удаа ярьж орилноо. Ээж нь тоодоггүй, гэртээж байдаггүй. Аав нь хаяж яваад өөр гэр бүлтэй болоод өөрийг нь танихгүй зарилсан. Баян сургууль дээрээ дээрлэхүүлдэг. Дээрээс нь өнхий гэж хүүхдүүд чоолдог. Нохооныхон дуу чанга нэгэд хүмүүхэн загиндаг. Одоо тэгээд Чапинч бүр байхгүй. Нилээд олон чулуугаар зохиж энэ бүгдээ яриад уйлж байтал Такоби би ойлгохгүй байна гэж хэлдэг. Миний мэдгүй зүйлс болохоор би ойлгохгүй байна гэсэн чинь Шизука улам муурлаад тэгвэл ямар ч нэмэргүй юм шүү гэсэн чинь Такоби Шизукагийн гарнаас тавихгүй атгаад юу ч хийж өгч чадаагүй дуучлаарэ. Нэг ч удаа ярилцаж өгөөгүй дуучлаарэ. Сонсож өгөөгүй дуучлаарэ. Юу ч ойлгохгүй юм байж байнга ямар нэг юм хийж өгөх гэдэгт уучлаарэ гэд баахан уучлахгүй наа. Шизука ч нэг тесэрч уурлаад хамаг юмаа ярьсан. Харин одоо уйлаад чи ингэж хэлсэн ч аав ээж эргэж ирэхгүй шүү дээ. Чапи ч гэсэн эргэж ирэхгүй гэдэл баахан уйлнаа. Ингээд манай хоёр хамтдаа энүүгээр тэрүүгээр яваад л өдөр хоног өнгөрөөд л байгаа юм шиг байна. Ер нь ч тэгээд Шизукад ямар ч буруу байхгүй л дээ уулна хөөрхий. Эцэг ихийнх нь л 100% буруу. Ингээд хоёулахнаа байж байгаад Такоби Шизукатай хоёулахнаа байх жаргалтай байлаа гэд нөгөө камера гаргаад ирдэг. Хэдий эвдэрсэн ч гэсэн өөрийн аз жаргалын энерги буюу амьдралын энергиэрээ камерыг дахин ажилуулж болохыг сансан гинэ. Такоби зураг дарсан үелөө цаг хугацааг ухрахаар шийдсэн байдаг. Харин Шизука уйлаад Такоби битгий явал та жиг хүртэл явчих юм бол надад хинч үлдэхгүй штэ гэд баахан уйлнаа. Харин Такоби Шизукатай хамт байхад жаргалтай байсан шүү. Чамайг заавал инээмсэглүүлэх болно гэд цаг хугацааг ухрааж Такоби алга болдог. Ингээд цаг хугацаа ухарч Такоби байхгүй болсон учраас Шизука юу ч санахгүй байдаг. Ер нь амьдралын энергиэрээ цаг хугацааг ухраагаад өөрөө өгсөн гэсэн үг л дээ. Ингээд бүх зүйл дахиад явж эхэлнэ. Шизука аж сургууль дээрээ байдгаараа байж байсан чинь Марина ирээл үг хаяад. Тэгсэн өнөөдөр нөгөө цэцгээ зөөгөөгүй байх шүү дээ гэж хэлнэ. Тэгж хэлснээр Марина өөрөө ч гайхдаг. Такоби хүмүүс цэцэг болж харагдаад Шизукагийн толгой дээр байгаад идэг байсан шүү дээ. Уулын тэгтээ санахгүй байх хэвээр. Азума харин тэгсэн чинь цаана найзуудтай болчихсон. Ахтайгаа муудаад PlayStation 4 тоглоулахгүй байна. Булаацалтаад байх юм тэр гээл. Тэгсэн нөгөө найзууд нь хоо танад PlayStation 4 байдаг юм уу? Танад очиж тоглоё л доо гэсэн чинь манай хүний нүдэн цэлмээд л өмнөхөөсөө өөр болчихсон байгаа байхгүй юу? Өмнөх цаг хугацаанаас. Азума өөрчлөгдсөн юм чинь манай хоёр ч гэсэн өөр болсон уу гэсэн чинь манай Марина Шизукаг зодсон хэвээр л байна. Ээж аав чамаас болж гээд л нөгөөдхөө яриад зодсоор. Яг тэгж байсан чинь Шизукагийн газар унсан дэвтрээс зурсан зургийг нь санамсаргүйгээр Марина харчдаг. Ингээд ер нь бол Такопиг зурцсан байгаа байхгүй юу? Хэдий санахгүй байгаа ч гэсэн цанаасаа л ингээд зурчихсан. Марина ч юун тэнийг юм зурдгийн шал хог шиг харагдаж байна. Наа чи юу ч чадахгүй хүнд ч хэрэггүй юм шиг л харагдаж байна гэд бүр цаанаасаа тийм ухамсартан суудсан байгаа байхгүй юу? Тэгж хэлснээр хоёулаа нэгэн зэрэг дуугаар гэхдээ ярих нь аз жаргалыг түгээдэг гэж хэлцгээдэг. Тэгээд өөрсдөө ч яагаад гэдгийг мэдэхгүй уйлцгаанаа. Хэдий Такопиг санахгүй байгаа ч гэсэн Маринач тэр Шизукач тэр аль аль нь Такопитэй хамт байж үзсэн болохоор зүрх сэтгэлээрээ мэдрээд ч юм уу баг зэрэг ой санамжинд нь далдах ухамсарт нь үлдчихсэн байгаа юм шиг байгаа. Адилхан зүйл мэдэрч байгаасаа болоод тэрөө хамт алхаад харж харагддаг.
Ингээд анимын хамгийн төгсгөлд нь Марина Шизуко хоёр мань хамтдаа юм үзчихсэн. Нэгнээ өдөж мөдөд, нэгнийхээ ээж нарын талаар ярилцаад том болсон байгаагаар аним маань дууснаа. Чаппич бас мэдээж амьд байдаг. Жохон хөгшөрч гисэн юм уу да. Ялчгүй өмнөх цаг хугацаатай адил Маринагийн нүрэнд ээжс нь болж үүсдэг сорвин байна. Манай хэдийн гэр бүлийн асуудлууд мэдээж шийдэгдэггүй ч гэсэн өмнөх Такопи оролцсон цаг хугацаануудыг бодвол манай хоёр амьд байгаа байхгүй. Тэгээд бүр найзууд болчихсон. Гэхдээ мэдээж энэ ч гэсэн Такопигийн оролцоотойгоор л да. Хэдий ой санамжинд нь байхгүй ч гэсэн сэтгэл зүрхэнд нь үлдсэн учраас манай хоёр найзууд болж чадсан байх. За энэ аним маань ингээд бүр дууссан шүү. Өөр анги байхгүй. Ерөөсөө гарахгүй. Миний хувьд бол сонирхолтой л бас заримдаа их хүнд аним байлаа. Энэ анимд ерөнхийдөө л томчууд буюу эцэг эхчүүд бас сургуулийн багш нар ч гэдэг юм уу. Тэгээд тэдний хариуцлагаас хамаарч хүүхдүүд яаж хохирогч болж байдгийг харуулсан гэж боддог. Шизука, Марина, Азума гэд бүгд л гэр бүлийн нөлөөгөөр ямар нэгэн хүнд зовлон өөрсдөө тээж явдаг. Гэвч юу ч мэдэхгүй хөндлөнгийн хүн сайхан сэтгэл гаргаад туслах гэж оролцсон ч тэр нь тус болохгүй ч байж болдгийг Такопи харуулсан. Хөрхи Такопи ер нь дэлхийг идэх гариг дээр байхад хитрхи хайран амтан штэ хөрхи. Цэвэр ариухан, цайлган цагаан сэтгэлтэй, ер нь л цагаан цаас шиг амтан. Баахан л муу муухай юмыг анх удаа үзэж хараад өөрийн хийж бодохсан хэрэгүүдийг ч гэсэн өөрийн амиар зэгцэнд нь оруулсан. Гэхдээ хэдий байнга л юу ч ойлгохгүй дээр нь буруу юм байнга хийдэг байсан ч гэсэн эцэст нь Такопи байсны ачаар л Марина болон Шизука нар найзалж чадсан бололтой. За тэгээд анимын талаар санал бодлоо хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.